За сайн байцгаана уу. За би ерөнхийдөө барилгын бизнес эрхэлдэг болохоор энэ AI-ыг ашиглаад яаж орлогоо нэмэгдүүлэх боломжтой вэ? Яаж цаг хугацааг хэмнэх боломжтой вэ гэдэг талаар байнга харж судалж явдаг. За тэгээд саяхан дэлхийд бүүн болсон ChatGPT-ийн зураг гаргадаг функц байгаа тийм. Энэ маань одоо бүтээгдэхүүнийг бүр ингээд яг бодиттойгоор гаргаж ирдэг лого, үг үсэг ерөөс ямар ч алдаагүйгээр гаргадагаараа бүр амар алдартай болсон байж байгаа. За тэгээд энэ маань өөрөө нэг юм нь болохоор зөвхөн ChatGPT-ийнхаа чатынхаа програмаараа л ашиглах боломжтой байсан бол өнөөдрөөс эхлээд API-ыг нь ашиглаад зураг гаргуулж авах боломжтой болсон байна. За API гэдэг нь юу юм бэ гэхээр хүснээрээ та тэрийг автоматжуулаад өөр юмтай холбоод өөр програмтай холбоод ашиглаж болох боломжтой болсон гэсэн үг. Жишээ нь та Telegram-да ChatGPT-ийн зураг гаргадаг функцийг нь холбоод хүссэн зургаа сарын төлбөр төлөхгүйгээр зөвхөн зургаа гаргуулж авсан төлбөрөө төлөөл ашиглаад ээж болохоор болсон гэсэн үг. За өөр бүр одоо ингээд цаашаа програмжуулалттай холбоотой болоо явчих юм бол хүссэн аппликейшн хийх боломжтой болсон гэсэн үг. Жишээ нь хүсний засалтыг янз бүрээр гаргадаг те бүр яг бодиттойгоор гаргадаг. Эсвэл гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрэглэхэд яаж харагдахаар байна, яаж бодвол ямар харагдахаар байна гэдгийг янз бүрээр харуулж болдог. Эсвэл интерьер, экстерьерийн дизайныг нь зургийг нь дарж оруулаад за энийг ийм өнгөтэй болго, ийм стайлтай болго гэж өгөхөд тийм стилтэй нь болгоод харилцагчтай та тий янз бүрийн загвараар ингээ харуулж болж байна. За тэгээд жишээ нь машин засварын газар машин их чинь ингэж бодох юм бол ийм харагдана, тэгж бодох юм бол ийм харагдана гэдэг янз бүрээр нөгөө хүнтэй харуулах боломжтой ч юм уу. За ингээд бүх төрлөөр нь тэрийг автоматжуулах боломжтой болцсон өнөөдрөөс эхлээд. За тэгэхээр тэрийг би өнөөдөр яаж тэр функцийг нь ашиглаад Facebook дээр эсвэл Instagram-да автоматар пост оруулах боломжтой вэ гэдгийг одоо үзүүлэх гэж байгаамаа. За өөр жишээнүүд харъя гэвэл одоо жишээ нэг ийм бүтээгдэхүүн байж чинь те энэний видеог ийм болгож харуулж байгаа. За эсвэл ийм видео болгож байна. Одоо энийг бүгдийг нь AI-аар энэ видеог хийчихэж байгаа. За жишээ нь одоо ингээд гараараа ийм зураг зурж оруулаад янз бүрийн ийм зургнуудыг гаргаад тэрийг AI-аар видео болгож хувиргах чинь. Тэгээ одоо ингээд киног угаасаа удахгүй Hollywood AI-аар хийх боломжтой болно гэдэг байгаа шүү дээ. Хийх гээд өчнөө мөнгө гаргаад хөгжүүлээ явж байгаа тийм. Хүүхэлдэйн кино хүртэл одоо AI-аар хийх боломжтой болсон байна. За нэг гоо сайхны бүтээгдэхүүнийг тайлбарлуулъя гэхэд ChatGPT-гээр ийм зураг гаргуулаад тэрийг AI-д оруулаад хэлэх үгнүүдийг нь бичиж өгөөл ерөөсөө ингээ видео болгоо гаргачих чинь гэсэн үг. Маш бодиттой. За ер нь сүүлийн үед social media agency, маркетингийн агентлагууд AI-ыг бүгд ашигладаг болсон байгаа. Янз бүрийн санаануудаа ийм зураг болгож хувиргадаг ч юм уу, видео болгож хувиргадаг ч юм уу, олон 10 зургийг гаргаж байгаа л захиалагчтай бүх төрлийг нь харуулж байгаа танд аль нь илүү таалагдж байна гэдэг ч юм уу те. Эсвэл судалгаандаа хэрэглэгчдээс танд энэ сурчлагаа ямар санагдаж байна, тэр сурчлагаа ямар санагдаж байна гэж судалгаандаа хүртэл ашиглах боломжтой болсон. Тэгж байгаа тэндээс аль санаа нь илүү ашиглахгүй гэдгээ сонгодог ч юм уу те. Бүр AI бол одоо бүр бизнесийн бүх төвшөнд ороод ирсэн явж байгаа. Тэгэхээр монголчууд маань үүнийг яаж ашиглаж болох вэ гэдгийг суралцаад үүнийг ашиглаад дэлхий дээр шин санаа гаргаад нэг жижигхэн санаа хүртэл маш их мөнгө болох боломжтой ийм цаг хугацаа бидэнд ирсэн байж байгаа. Одоо шинжлэх ухааны нээлт гэхээс илүү AI-аар юу хийж болох вэ гэдэг нээлт хийхээр хүн болгоо одоо хошуурч байна.
Тэгэхээр AI-аар та бизнестэй ашигласнараа ямар давуу талуудыг үүсгэх юм бэ гэдгээр нэгдүгээрт бол та цаг хугацаа хэмнэн. За тэгэхэд цаг хугацааг хэмнэн гэдэг маань. За тэгэхээр одоо бизнесийн байгууллагуудад жижиг дунд бизнест ялангуяа байнга тулгардаг асуудал байдаг. Тэр бол Facebook, Instagram-а хөтөлж явах, эсвэл вебсайтаа ажилуулах, тэрийг байнгын ажиллагаатай байлгах, тэ идэвхжүүлэлтээ алдахгүйгээр явах бол айгүй хэцүү ажил болоо хуурчдаг, их цаг авдаг, эсвэл мартчихдаг. За тэгэхээр энэ цаг хугацааг хэмнэх боломжтой болно. Автоматар таны пост чинь өдөр болгон орж идэг, эсвэл 7 хоног болгон орж идэг болох боломжтой болно. За тэгээд ийм хэмсэн цаг хугацаанд та өөр чухал гэр бүлтэй цаг хугацаагаа зарцуулж болж байна. Эсвэл олон ажлыг зэрэг амжуулах боломжтой болж байна гэсэн. За бага нөөцөөр хийх хэлээр за саяны зургийг гаргаж авъя гэхэд бид нэрт өөрсдөнд маань айгуу чанартай камер хэрэгтэй болдог ч юм уу те. Эсвэл нэг видео хийхлээр нэг бүтээгдэхүүний видео гаргая гэхээр 3D програм дээр ажилладаг хүн хэрэгтэй болдог ч юм уу те. Ямар шаардлага байхгүй. Эсвэл тэрийг зургийг видео болгоё гэхээр маш өндөр хүчин чадалтай компьютер хэрэг болдог те. Одоо ямар шаардлагагүй маш бага мөнгөөр энэ бүх зүйлийг хийх боломжтой болсон байна. За яг тухайн зорилт зах зээлийнхаа хэрэглэгч нарын мэдээллийг олоод тэд нар рүү мэйл явуулах ч юм уу, бүх талаар орлогоо нэмэгдүүлэх боломжтой автоматжуулалтууд бол одоо хийх боломжтой болсон байгаа. За AI автоматжуулалтыг бид нэр ашиглаад эдгээр давуу талуудыг гаргах боломжтой болж байгаа. За одоо тэгээд Instagram дээр бүгдээрээ автоматар нэг зураг пост оруулж үзье те. За биэнд юу гэж оруулсан бэ гэхээр эко амны орон сууцны давуу тал. Энийг target audience буюу зорилт хэрэглэгч нарын амны орон сууц, амны сууц сонирхогчдод зориулсан ийм пост оруулж өгөөч гэдэг ийм хүсэлтийг одоо энэ формыг бүглүүд биелгээж те. За тэгэн гут энэ хоёр AI agent маань эхлээд ихнийх нь ямар үг постонд нь бичих вэ гэдгийг оруулж ин. За эко амны орон сууц таны эрүүл аюулгүй доктортой амьдралыг хэрхэн дэмждэг вэ? Сүүлийн жилдүүд эко амны орон сууцны хэрэгцээ улам нэгдэж байна. Энэ төрлийн сууц нэрчим хүчний нэмэлттэй байгальд ялттай шийдлүүдийг ашигладаг бөгөөд эрүүл мэндэд эерэг нөлөөтэй орчин бүрдүүлдэг. Түүнчлэн дулаан сусгаар сайтай материалаар хийгдэх тул дулааны зардал багасаж эдийн засгийн амжилт бий болгодог гэж NGL-цэг эко хомцыг юмэд дурджээ. Байгалийн гэрэл агаар сэлгэлтийн оновчтой шийдэл нь дотор орчны чанарыг нэмэгдүүлдэг бөгөөд амьдралын тав тухыг илдээшлүүлдэг. Орчин суугчтайхаа байгальтай ойр амьдрах хүслийг тусгаж цэвэр агаарт эрүүл орчинд амьдрах боломжоор хангадаг нь эко амны орон сууцны үнэлж боршгүй давуу талуудын нэг юм аа. Тэгэд их сурвалжийг нь дурдж байна. За ингээ хаштагуудыг оруулж байна. Та эко амны орон сууцнд амьдрах талаар ямар бодолтой байдаг вэ? Саналаа комент хэсэгт бичээрэй. За энэний дараагийн эйжент маань юу хийж ийн гэхлээр биднэрт зураг гаргаж өгөх промпт заавар гэх юм уу. За энэ зааврыг нь одоо бичдэг юм AI agent гэж байна. За энэ маань болохоор бидний саяны өгсөн энэ ийм постн зориулаад зураг гаргаж өгөөч гэдэг энд ингээ хүсэлт өгөөд тэнгуут саяны эйжентээс энэ эйжентэд саяны постыг ингээ олчиж байгаа. За энэ пост маань ийшээ орж ирээд ийм зураг хийх зааврыг гаргаж өгч байна гэсэн. За тэгэхээр зураг хийх зааврыг OpenAI руугаа ChatGPT рүүгээ одоо бид нэр яг ингээд нөгөө API ашиглаад илгээчих чинь гэсэн. За ийм зураг биднэрт гаргаж өгч байна. Эко амны орон сууцны талаар тийм. За тийм гот энийг бид нэр Facebook биш байна. Instagram-да ингээ пост хийгдээд оруулчих чинь автоматар. За одоо Instagram-д маань ямар пост орсон байна? Шалгацгаая.
За ингээд бидний оруулсан зураг тэгээ текст маань ингээд автоматар ийшиг ингээд орсон байж байгаа. За энийг хүсэх юм бол заавал ингээд автоматар ордоггүй байлгасан ч болно. Жишээ нь энийг мэйл рүүгээ авчиж болно тий. За тэгэн гот мэйлнээсээ та харж байгаа. За энийг юу н оруулж болохоор байна, болохооргүй байна гэдгийг нь харж агаад оруулчих болно гэсэн. За одоо ингээ мэйл рүү явж байна. За ингээ Instagram пост бэлэн боллоо гэж байна. За ингээ зураг маань энд ингээ атачлагтаад ингээ ороод ирж байна. За энийг одоо яаж энэ итэн дээр хийх вэ гэдгийг харцгаая. За хамгийн эхлээд энэ ингээд юуж байхгүй хоосон байж хаад form гээд trigger тэгээд new form ингээд та нэмчихнэ гэсэн хамгийн ихнийх нь энийг. За тэгээ эндээсээ юмнуудыг засаж чинь form title энэ дээр бол юу ч байж болно. Description тайлбар нь юу ч байсан болно. Энэ их ажиллагаанд нөлөөлөхгүй. За гол нь mail хаягийг оруулна. Тэгээ таны mail руу чи энэ буцаагаад явуулна гэсэн үг. Field of name, topic of post. За placeholder гэдэг дээр нь одоо жишээ үг оруулж ийн гэсэн үг. За энэ маань текст байх юм уу юу байх гэдэг эндээ сонгоод. Target audience буюу зорилт хэрэглэгч нь хэн байх юм гэдэг эндээс текстээ сонгож чинь. За тэр нь юу ч байхгүй болно. За эднэр нь заавал бүглэх ёстой гэвэл дээрээ заавал бүглэх ёстой юм байна. За яг л Google-ийн форм үүсгдэг шиг л биччихнэ гэсэн үг. За тэгээд дараад нь болохоор AI agent-ийн advanced AI гэдэг энэ agent гэдгийг нэмнэ гэсэн үг. За ингээд энийг нэмчихлээр энэ гараад ирнэ. За эндээс нь define below гэдгийг сонгоод topic of post. За постны гарчиг нь юу вэ гэж байна. Энэ дээрээс та гарчиг нь юу гэж эндээс оруулсан бэ гэдгээ topic of post гэдгээ чирээд энд тавьчихна гэсэн. За ингээд ногоороо харагдчих юм бол энэ маань өмнөх юм дээр ингээд ажиллаж исэн байна гэдгийг харуулчихна. Яг энд орж ирэх үг бол дараа нь та энийг дахиад өөр үгээр бүглэхэд яг тэр үг чинь л энд орж ирээд байна гэсэн. Ингэж холбож чинь гэсэн. За target audience зорилт хэрэглэгч нь ямар хүмүүс байгаа юм бэ гэдгийг энийг бас ингэж чирээд ишиг оруулчихна. За тэгээд add option гэдгээрээ system message гэдгийг энд нэмээд оруулчихна. Анх оруулахад бол энэ байхгүй чинь. За system message гэдэг нь энэ AI яг юу хийх вэ гэдгийг бид нэр зааж өгч чинь гэсэн. За энийг ер нь ойлгохын тулд эхлээд бид нэр ChatGPT яг яаж ажилладаг вэ гэдгийг одоо ерөнхийдөө энэ дэр ингээд тайлбарлаад өгчээ. Жишээ нь одоо ChatGPT гэдэг маань өөрөө цаана юу байгаа гэвэл одоо яг тэрний уураг тархин буюу LLM гэж юм байгаа. Тэгээ large language model гэдэг их хэлний загвар гэдэг байгаа тэр нөхөр маань болохоор яг ChatGPT-ийн яг гол үндсэн суурь гэсэн үг байхгүй. За тэгвэл гот бид нэр ChatGPT-ийн программыг нь ашиглаад юм асуухлаар интернетээс хайдаг штэ. Тэг интернетээс хайсан чинь интернет гэдгийг ингээд ашиглаад интернетээс юм хайгаад миний асуултанд хариулаарай гэдгийг сонгочих юм бол нөхөр програм юу ашиглаж байгаа гэхээр tool ашиглаж байгаа. Энэ tool гэдэгтээс нөгөө ChatGPT маань юм хайгаад биднэрт яг өнөөдрийн байдлаар ямар хуу мэдээлүүд байгаагаар апдейт хийж хагаад бидэрт хариуг нь гаргаж өгдөг те. За тэр маань болохоор энэ tool гэдэг юмнуудыг ашиглаж байгаа гэсэн үг. Одоо жишээ нь deep think, deep research бүгдээрээ tool-үүд гэсэн үг. За тэгэн гутаа бидний ярьсан асуусан асуултуудыг цээжлээд яваад байдаг шүү дээ. Дараад нь дахин асуугууд байж байгаа. За тэр маань өөрөө memory гэсэн үг. Тэгэхээр бид нар энэ дээр memory гэдэг юмыг нэмчих юм бол бидний өмнөх чатнуудыг энэ agent маань
санаад тэндээсээ давхар мэдээлэл оруулж ирээд бидний асуусан асуултанд өмнө нь юу гэж асууж ирснийг нь юу гэж хариулагдсныг нь харж агаад тэгээ интернетээс хайх хэрэгтэй бол интернетээс хайж агаад тэгээд тэрийг нь бүгднийг цуглуулад энэ LLM рүүгээ явуулаад LLM маань за чи дахиад нэг интернетээс тийм хайгаад тахтай гингот AI agent маань эндээс юм хайгаад буцаагаад эдэнд авчирч өгөөд энэ маань тэгэнгуут нь за одоо энэ хариу ингээд явуулахад боломжтой болчлоо гэд явуулгангууд биднэрт хариу нь орж ирж байгаа гэсэн. За ерөнхий ажиллаж байгаа зарчим бол ерөөсөө ийм. Тэгэхээр бид нэр энд юу AI agent энэтэй энэ дээр бид нар юу их боломжтой гэвэл ерөөсөө энэ ChatGPT гэдэг юмыг бүрнэр нь ухсарж ийна гэсэн үг ер нь бол. За тэгэхээр одоо жишээ нь бизнесийн байгууллагуудын Facebook Messenger рүү юм асуунгууд би энэ компани AI туслах байна. Танд юугаар туслах вэ гэд юм асуухлаар тухайн компанийнхаа тухайн юмнуудыг хариулаад идэг шүү дээ. Тэгэхээр энэ tool гэдэг дотор бид нэр интернетээс хайх биш яг тухайн компани өөрийнх нь мэдээллийн санг холбогддог гэсэн. Тэгэхээр тэр мэдээллийн сан дотроос энэ AI agent маань хайж болоод энэ хүний явуулсан мессежийг энэ LLM маань мессежийг нь эхэлж харангуйтаа за чи ийм хийгээд гэдэг юмуут нөхөр очиж компани мэдээлэл дотроос хэрэгтэй мэдээллүүдийг нь бүгднийг авчираад энэ лүү гонгод энэ маань тэр дотроос нь бүгднийг бацж агаад буцаагаад биднэрт хариуг нь өгч байгаа гэсэн. Тэгэхээр энд тийм л юм холбоотой байгаа. Тэгэнгუთ энэ AI agent маань яаж ажиллах вэ гэдгийг бид нэр энд зааж өгдөг гэсэн. За чи хүнээс мессеж ирэхлээр ингэж манай компани дотор байгаа тэр мэдээллээс энэ мэдээллийг нь аваад энэ хүнд ингээд маш ээлтгээр ингэж хариулаарэ. Тэгээд хэрвээ ингээд ярилцлагыг улам цааш нь үргэлжлүүлэхийг хүсэх юм бол чи зөвлөд асуулт асуугаарай гэдэг ч юм уу. Ингээд янз бүрийн байдлаар энэ дээр юу хийх вэ гэдгийг нь бид нэр бичээд заагаад өгчдөг гэсэн. За тэгэхээр ChatGPT гэдэг маань биднэрт юу гаргах уу, юу гарахгүй вэ гэдгийг ингээд заагаад өгсөн. Цаана нэг ChatGPT-ийн өөрийнх нь одоо нөгөө загварууд нь байж байгаа шүү дээ. 4 0 4 1 O3 O3 гэдэг ч юм уу. Энэ бүх загварууд маань өөрөө янз бүрийн аргаар хөгжүүлж гисэн их хэлний загварууд байж байгаа гэсэн үг. За тэгэхээр эдгээр дотроос одоо хамгийн сүүлийн үеийн хамгийн сайн юу байгаа вэ гэвэл GPT-4-ийг нэг гарцсан байж байгаа. Гэхдээ энэ маань ChatGPT-ийн чатан дээр ашиглах боломжгүй. Чатан дээр бол 4.0 гэдэг загварыг бол ашиглаж байгаа. Гэхдээ удахгүй тэрэн дээр бол 4.1 бол орж ирнэ гэж байгаа. За 4.1-ийг зөвхөн одоо API-аар ашиглах боломжтой байж байгаа. Тэгэхээр энд бол ингээ API-ыг холбогдсон байж байгаа гэсэн. За ингээд AI agent-тэй оролцсныхаа дараа бид нэр энэ хүний ямар таргет аудиенст ямар зорилтод хэрэглэгчид ямар мэдээлэл хүргэх гэж байгаа гэдгийг интернетээс хайна гэсэн. За интернетээс хайхад нь бид нэр Towel гэдэг юмыг програмыг ашиглаж байгаа. За энийг ашиглаад интернетээс хайлт хийгээрэй. За Towel гэдэг нь ямар програм бэ гэхлээр ямар вебсайт вэ гэхээр яг энэ large language model буюу их хэлний загварт зориулагдсан интернетээс юм өгдөл хайдаг програм байж байгаа. За тэгэхээр энэ маань олон ийм програмууд байгаагаас Towel-ийн ерөнхийдөө Монголын мэдээллийг хүртэл амар сайн гаргадаг. Тийм болохоор энийг ер нь Монголд ашиглахад айгүй тохиромжтой байгаа. Жишээ нь сая бидний гаргасан мэдээлэл дотор те MJL-цэг, Eco-Home-цэг MN гэдэг вебсайтд байна гэдэг одоо энэ Towel юм хайгаад болсон байна шүү дээ. За Towel-ийн болохоор 1000 API request сард үнгүү өгдөг байж байгаа. Тэгэхээр сартаа 1000 пост оруулсан ч болно гэсэн. Үнгүүгээр эндээс ашиглаж болно гэсэн. За энийг холбохдоо яах вэ гэхээр за эндээс tool гэдгээ нэмж байгаа. Tool гээд HTTP request tool гээд эндээс нэмээд оруулчихна. За тэгэн гутаа
энэ дотроос post гэдгийг сонгоод URL дээр нь api.tavl.com/search гэж бичээд за энэ дээр generic credential type гэдгийг сонгоод header out гэдгийг сонгоод за ингээд энэ дээр нэмээд та Tavl-ыгаа энд холбоно гэсэн. За Tavl-ыг яаж холбох вэ гэхээр this get started гэдэг та өөрийнхөө Gmail дээр ч юм уу бүртгүүлээд орчихно гэсэн үг. Оронгууд таны одоо API хаягч энд ингээд API код ч энд ингээд харагдчихээн гэсэн үг. За API код гэдэг нь юу юм гэхээр таныг 1000 хайлтыгаа хийж байгаа юу гэдгийг чинь одоо та гэдгийг таньж байгаа код гэсэн үг л одоо бид нэр пассворд хийдэгтэй яг адилхан. За тэгэхээр энийгээ та өөр хүнд хэрвээ харуулах юм бол таны одоо энэ 1000-ыг чи ашиглаад эсвэл энэ та цэнгэлт хийгээд мөнгөөр хэрвээ хайлт хийгээд эхлэх юм бол тэр чи ашиглаад таны мөнгнөөс ингээ хүн хэрэглээд байна гэсэн үг. Тэгэхээр энэ API key-ийг ерөөсөө хүмүүст задруулж болдоггүй байгаа. За тэгээ эндээсээ copy хийгээд эндээ хуулаад тавьчихна. За name дээр нь authorization value дээр нь саяныхаа кодыг хуулаад тавьчихна гэсэн үг. За ингээд энэ дээрээ Tavl-ыг бичээд дараа нь хайгаад болоход амар байдаг. Нэрийг нь солиод save тарчна. За би алидийн хадгалсан байгаа болохоор эндээс ингэ сонгож байна. За эндээс send body гэдэг нь нэвтрүүлээд за ингээд using JSON below гэдэг. За ерөнхийдөө ингээд API-аар хүсэлт өгөхийн тулд та яг ямар текст, ямар зураг явуулж байгаа юм, ямар юм хайж байгаа юм, хідэн хариулт авмаар байгаа юм, хэд хоногийн хугацаанд орсон мэдээ баймаар байгаа юм те. Энэ бүх зүйлээ ингээд JSON гэдэг форматаар ерөнхийдөө явуулдаг. Өөр аргуудаар ч гэсэн явуулж болдог байгаа. Тэгэхээр энийг нь Tavl-ийн дотроос нь яаж энэ хүсэлтийг явуулах вэ гэдгийг нь хайж агаад энэ бүгдийг нэг оруулцдаг гэсэн. За эндээс одоо ингээд харж агаад бичээд авчиж болно. За placeholder name дээр search term description what the user is searching for гэдэг бичээд type дээр not specified. За ингээд Tavl-ыг болчих. За ингээд LLM болохоор бид нэр OpenAI-г шууд ашиглаж болно. Эсвэл OpenAI-г OpenRouter гэдэг програмаар дамжуулаад ашиглаж болно. Альгүйн ч ашигласан адилхан. OpenRouter нь өөрөө ямар давуу талтай юм гэхээр маш олон төрлийн хэлний модулүүд нь ингээд байж идэх, загварууд нь байж идэх болохоор би эндээсээ хүснэг ашиглах боломжтой болчихдог. Тэгэхээр DeepSeek-ийн OpenRouter руу холбогдож болно. Grok-ыг холбогдож болно. Бүх юмудаа ийшээ холбочоод эндээс ингээд дамжуулаад бид нэр хэрэглэж гин гэсэн. Эсвэл OpenRouter-ийнх нь өөрсдийнх нь ч гэсэн загварууд байж идэг. Тэрийг нь мөнгө төлөөд ашигласан ч болно гэсэн. За ингээд энийг холбочноо гэсэн. Яаж холбох вэ гэхээр create new credential гээд API key-ийг нь OpenRouter AI гэж ороод ялгаагүй нэвтэрч ороод Google-ээр ч юм уу өөрийнхөө mail хаягаар ч юм уу бүртгүүлээд нэвтэрч ороод тэгээ create key гээд энэ дээр ямар нэгэн нэр өгөөд за ингээд таны кейж гараад ирнэ гэсэн. Тэгээд эндээс кей хуулж аваад энэ дээр хуулаад тавьчихна гэсэн үг. Ингээд save гэдэг холбогдчихно. Тэгээд холбогдсон гот энэ дээр connection test successfully гэдээ гараад ирнэ. За ингээд энэ болсон. Одоо ингээд бидний post name маань юу гарах вэ гэдэг бид нар ингээд заагаад өгчлөө гэсэн. За бид нар эндээс монголоор бичиж байгаа учраас хайлт маань монголоор яваад гаргаж ирэх үг маань монголоор гараад ирчихнэ гэсэн. Энэ LLM-ийн дотор монголыг хамгийн сайн ойлгодог, монголоор хамгийн сайн харилцсан яриа үүсгэж чаддаг нь GPT-ийн 4.1 гэдэг загвар байж байгаа. За 4 ч гэсэн сайн, 4 mini бол жоох муу. За тийм байж байгаа. Тэгэхээр
Эндээс бол ер нь 4.1-ээс эхлээд ер нь Монголдо бид энийг маш сайнаар ашиглах боломжтой болсон байж байгаа. За тэгэхээр монголоор чат угсарч байгаа хүмүүс, чатбот ч юм уу AI чатбот угсарч байгаа хүмүүс 4.1-ийг хэрэглэх хэрэгтэй. 4.1 маань өөрөө бас маш хямдхан болсон байж байгаа. 1 сая токенд $2 input-д нь input гэдэг нь бидний оруулж байгаа хүсэлтийн маань төлбөр гэсэн үг. За гарч ирж байгаа төлбөр нь болохоор бидэнд хариу ирүүлж байгаа төлбөр нь болохоор $8 байж байгаа 1 сая токенд. Өмнөх одоо ChatGPT-ийг ашигладаг 4 маань болохоор 2.5 output нь болохоор $10-ийн төлбөртэй байсан байна. За тэгэхээр одоо бид нэр ChatGPT-ийг $20, $200 ч юм уу, $20 ч юм уу төлөхгүйгээр зөвхөн яг асуусан асуултанд хариулт авах хэмжээгээр нь ашиглах боломжтой гэсэн үг нэ API-ийг ашиглах. За дээрээс нь тэгээд маш олон давуу талууд үүсэндээ одоо програм бичдэг хүмүүст ч юм уу эсвэл бизнесийнхаа бизнестэй зориулсан өгөгдлүүдээ иши бүгднийг ингэж оруулж байгаа. Тэн дээрээсээ өөрсдөө янз бүрийн пост бичүүлдэг ч юм уу тийм. Янз бүрийн зөвлөгөөнүүдийг тэндээсээ гаргаж автоматар гаргадаг ч юм уу. Ийм бүх давуу талууд нь бол тийм. Тэгээд өөрлөгөө мэйл бичүүлж болно. Календар руугаа хүнтэй тохирсон цагуудаа нэмүүлж болно ч юм. Одоо энэ дэр нэмж болох төлөвлөд бол зөндөө байж. Янз бүрийн аргаар автоматжуулж болох боломжтой. За дараагийн зургийн промпт гаргах агент маань болохоор яг адилхан AI agent гэдгийг нэмээд advanced AI agent гэдгийг нэмээд за тэгээд сонголт нь болохоор define below гэдгийг сонгоод эндээс JSON output гэдэг буюу schema гэдгийг сонгож байгаа. Энийг чирж авчираад манай пост юу ах юм бэ гэдгийг энэ дэр заагаад өгчнө гэсэн. За пост маань ийм үгтэй байна гэдгийг энэ AI маань харж агаад. За тэгээд чи бол AI agent that transforms Facebook постны энэ үгийг зургийн prompt бол зургийн заавар болгож хувиргана. AI-д зориулсан тий. За ингээд энийг ингээ сайн уншиж ашиглаарай. За ер нь энэ prompt гэдэг энэ юм бол өөрөө бас энэ AI дотор бол суралцах хэрэгтэй, заавал суралцах хэрэгтэй зүйл байж байгаа. Зүгээр одоо бид нэр ChatGPT дээр өдөр тутамдаа ашигладаг шиг за энийг ингээд тэрийг тийгээдэг гэд ганц хоёр өгүүлбэр биш. Маш дэлгэрэнгүй байх тусмаа илүү сайн хариулт гаргадаг. Гэхдээ бүр хит дэлгэрэнгүй бас байж болохгүй. 1 сая токен одоо 50,000 токеноос эхлээл цаашаа болонгууд жоохон алдаатай болоод ирдэг. Гэхдээ одоо энэ 4.1 маань болохоор хичнээн ч урт байсан гэсэн амар сайн ойлгодог, яг дарааллахын дагуу явдаг гэдэг байгаа. За тэр талаар судалгаа янз бүрийн юмнуудыг интернетээс харж болно. За style guideline. За style буюу зургийн загвар нь ямар хөө байх вэ гэдэг юм дээр ингээд бичиж өгч гин гэсэн. Саяны миний гаргасан болохоор илүү одоо график дүрслэл тиймэрхүү зүйлийг ашигласан зураг гаргаарай гэсэн тиймэрхүү заавар эндээс өгчөж байгаа гэсэн үг. За энэ дээр нөөр янз бүр яаж ч та бүхэн бол зааврыг бичиж болно. AI ашиглаад заавраа бичүүлсэн ч болно. За би нэг ийм хийх гэж байгаамаа. Тэгээд тэрэн зориулсан надад ийм prompt бичээд өгөөч гэдэг. Одоо ямар ч AI тэрийг бичдэг болсон байна. За example prompt format жишээ нь одоо ийм хариулт гаргана гэдэг. Ингээд зааврыг одоо энэ дэр ингээ өгч байна гэсэн үг. За ингээд энэнийхээ дараагаар энэ prompt-а зургийнхаа prompt-ийг бид нэр зураг болгож хувиргана. За OpenAI this HTTP request гэдгийг нэмнэ. HTTP request. За HTTP request-ийг нэмээд методыг нь болохоор post гэдгийг нь оруулаад HTTPS API OpenAI v1 image generations. За credentials type generic credentials type гээд
header out-ыг сонгоод за header out дээр та OpenAI-аас өөрийнхөө API-ыг ийшээ холбож өгнө гэсэн үг. За API-аа холбохын тулд create гээд энэ дээр нь authorization value дээр нь болохоор bearer гээд энд нь API код хуулж тавина гэсэн. За API код болохоор платформ-цэг OpenAI.com гэж ороод dashboard руу ороод API keys гэдгээс авах гэсэн. Create new secret key бичлээ. Гэт энийг copy гэж хуулж аваад хард ингэ тавьчихна гэсэн. Ингээсэй. OpenAI API-ийг хэрэглэхийн тулд та эхлээд заавал мөнгө төлөх ёстой. $5 ч юм уу, $10 ч юм уу хамаагүй байршуулах ёстой. За төлбөр болохоор энэ settings гэдэг дээрээ дараад bill link гэж ороод энэ дээр add to credit balance гээд өөрийнхөө картыг виртуал картыг энд холбож аваад мөнгө төлчих болно. Master Visa карт бол заавал долларын данстай байх албагүй, зүгээр төгрөгийн данс байсан ч болно. Тэгэл ханшаараа хөрвөөд орчдөг. За ингээд send body гэдгийг сонгоод JSON using JSON below гэд. За эднэр бол ингээд нөгөө хүсэлт өгөхдөө ямар хүсэл юунуудыг та хүсэж байгаа вэ гэдгээ заавал ингээд оруулах хэрэгтэй. Түрүүний нөгөө JSON тавлын JSON форматаар явуулж өстэй яг адилхан. Ингээд моделийг нь болохоор GPT image 1 гэдэг зааврыг бид нэр ашиглана гэсэн үг. Prompt буюу заавар маань юу байх вэ гэдгийг энэ дээр эндээсээ чирж оруулаад за энэ дээр size гэдэг дээр нь 1024. Одоо энэ API-ийн reference дотроос images гээд create image дотроос бид нар одоо саяныхаа хүсэлтийг юу явуулж болох вэ гэдгийг эндээс харж болно гэсэн үг. Энэ дээр одоо хүсэлт явуулах жишээ нь одоо ингэ байж гэнэ гэсэн үг. Саяны бидний оруулсан энд оруулаад байгаа энэ бүх юмнууд post, энэ URL, за энэ header, тэгээ бидний API, тэгээ энэ body буюу JSON эдгээр бидний яг програм дээрээ буюу хүсэлт маань очихдоо яаж харагддаг вэ гэхлээр ийм юм болж очиж гин гэсэн үг. Ийм код болоод очиж гинэ гэсэн. Тэгээ size гэдгийг биднээс 1024 гэсэн. Prompt гэдэг дээр саяныхаа үгнүүдийг оруулсан. Модель дээр нь бид нэр энэ моделийг сонгоцсон. Authorization дээр нь authorization тэгээд dot-ийн key-г нь оруулахдаа bearer гэд зай аваад бид нэр энэ код оруулсан. Тэ. За ингээд JSON application-аар бид нэр хүсэлт явуулж гинэ гэдгийг энэ ингээд ийм програм болж бид энд очиж гинэ гэсэн. Тэгэхээр бид нар энийг одоо гараараа ингээд бичих юм бол програм бичиж мэдэхгүй юм бол бичиж чадахгүй шүү дээ. Тэгэхээр NHTN гэдэг энэ маань програм маань энэ давуу талыг олгож байгаа гэсэн. Бид нар энийг заавал энийг нь мэддэг байж явуулах албагүйгээр эндээсээ HTTP request дээр ингэ явуулчих болж байгаа гэсэн. Тэгээ бүр одоо мэдхгүй ч гэсэн явуулж болно гэдэг хаана юу гэсэн үг л тэр. Саяны та ингэ ямар ч application руу орсон CURL гэдэг юм байж байгаа. Энэ жишээ файл дотор тэ. Эндээс нь энийг нь copy доод авчих. За тийм гоо import гэдэг рүүгээ саяныхаа paste хийгээд import. Ингэн гоо та зураг явуулахын тулд ямар юмнуудыг бүглэж яаж явуулах ёстой вэ гэдгийг бид нар эндээс ингээд автоматар биднэрт энэ саяны програмынх нь хэллийг нь ийм харахад бүглэхэд амархан болгоод өгчөж байгаа гэсэн үг. За ингээд эдрийг ингээд бүглэчихэнгүүт бид нар имиж зураг маань энд генерейт хийгдээд биднэрт эргээд хүрээд ирнэ гэсэн. За биднэрт эргэж хурж ирэхдээ ямар юм харагдах юм гэхлээр ерөөсөө ингээд
ийм юу харагдана гэсэн үг. B64JSON гэдэг ийм файл орж ирж байгаа гэсэн. За тэгэхээр энэ маань зургийг одоо үсэг тоолгоцсон зүйл гэсэн үг. B64 гэдэг. За энэ хэдэн токен ашигласан бэ гэдэг нь ингээд давхар хүрээд ирж байна гэсэн. За ингээд орж ирсэн зураг маань яг зураг хэлбэрээр биш B64JSON гэсэн ийм файлаар орж ирж байгаа учраас бид нэр энийгээ хөрвүүлнэ гэсэн үг. За энийг яаж хөрвүүлдэг вэ гэхээр convert to file, convert JSON data to binary data гэжтэй энийг сонгоод энд оруулж гэсэн. За энэ дээр бид нэр data 0 гэдэг энэ дээдлийн гарчгийг энд оруулаад цэг B64 доогоор зураас JSON гэдэг энэ файлынхаа нэрийг нь оруулж чинь гэсэн. За ингээд энэ нэртэй энэ файлыг бид нэр data гэдэг юм руу хөвөрөх гэсэн. За тест. За ингээд орж ирсэн зураг маань ингээ файл болчлоо. За ингэж харагдана. За ингээд зураг маань бэлэн, постны маань үг маань бэлэн болчихж байгаа. Эндээсээ Gmail гээд send Gmail. Send a message гэдэг гэсэн. Энэ доор маань send message. За send message гэдэг рүү ороод та ихлээр Gmail-ийн аккаунтыг холбоно. За энийг яаж холбохыг бол өмнө видеон дээр дэлгэрэнгүй тайлбарласан байгаа. Тэгэхээр тэр видеоноос энийг яаж холбохыг харах. За message send to бид нар хамгийн эхлээд бүгэлсэн аль мэйл хаяг руу явуулах уу гэдэг эндээс ингэж ирээд оруулчих чинь гэсэн үг. Форм дээр юу гэж бүгэлсэн тэр мэйл рүү явуулж байна. За гарчигн дээр нь таны Instagram пост бэлэн боллоо гэдэг. Email type нь text, message нь болохоор тэрийн хамгийн ихний AI-тэй output буюу ямар пост байх вэ гэдгийг эндээс ингэ сонгочихж байгаа. За тэгээд энд attachment оруулахын тулд add attachment гэдэг. Тэгээ энэ дэр өмнөх яг хувиралт хийсэн binary data маань энд байж байгаа. Тэгэхээр эннийхээ энэ яг энэ data гэдэг нэрийг нь оруулчихна гэсэн үг. Ингээд attachment-аар хавсралтаар манай зураг маань ингээ хавсрагтаад бид нар дээр очиж байна гэсэн үг. За тэгээ эндээс нь BCC, CCC гэдэг өөр хүмүүс рүү бас Carbon copy-нуудыг нь явуулчих болно гэсэн үг. За ингээд видеого энэ хүртэл үзсэн хүмүүстээ зориулаад үнгүү зураг генерейт хийдэг аргыг зааж өгье. За энийг ашиглахын тулд бид нэр энийг болохоор бид нэр Telegram-аар мессеж бичингууд биднэрт Telegram-аар хариу зургнууд маань үйлдвэрлэгдээд орж ирнэ гэсэн. За тэгэхээр Telegram-аа эхлээ холбох хэрэгтэй. За trigger node дээр нь Telegram гээд on a message гэдгийг сонгоно. За тэгээ эндээс бид нэр бото холбох хэрэгтэй. Telegram руу ороод токен хуулж аваад энэ дээр хуулаад save. За ингээд ногоон болох юм бол бид нэр ашиглах боломжтой боллоо гэсэн. За ингээд энд мэн одоо мессеж ирэх нүггүй юу гэдэг одоо бүгдээрээ шалгахын тулд test workflow гэдгээ дараад эндээсээ зураг үйлдвэрлэгч бот руу ороод хай гэдэг. За ингээд биднэрт Telegram дээр саяны явуулсан мессеж маань хай гэдэг түрээд ирсэн байна. За эндээсээ бид нэр чат руугаа agent руугаа холбоод гингот саяны Telegram дээр юу ирсэн бэ гэдэг нь бид нэр зүүн талд ингээ харагдчихээн. Эндээсээ бид нэр текстийг эндээс татаж авчираад энд тавьчихна гэсэн. За тэгээд define below гэдгээ сонгоод image ID гэдэг одоо зургийн санаа юу вэ гэдгийг энэ дээр оруулчихна гэсэн үг. Тэгээд готой бид нэр энд ингээ заавар өнгөн. За чи ингээд
image зургийн зааврыг гаргадаг тэрэндээ маш сурамгай тийм AI байна. За энийг одоо ингээ бид нар юу их гэж байгаа бодож байгаа ингээд бичиж асуугаад бичүүлчих болно. Ер нь энэ prompt-ыг хичнээн монгол хэл ойлгодог AI байсан ч гэсэн англиар бичвэл илүү сайн ойлгоно. Монголоор бичих юм бол ойлгох нь жоох юм уу. Тэгээд output нь буюу эндээс гарч байгаа хариулт нь монголоор бас гарчдаг учраас яг хөө чи заавал энэ хариугаа англи хэл дээр гаргаарай гэдээ доор бичээд тэгээ англиар гаргадаг болгоцсон ч болно л. Тэгтээ англиар өгвөл илүү сайн ойлгоно гэсэн үг. За эндээс чат модуль дээр нь бид нэр имэх гээд ChatGPT-г холбоцсон ч болно, OpenRoute руу холбоцсон ч болно. За ингэж холбоод за энэ болохоор enter дараад текстийг доош тулахлаар биднэрт харагдахгүйгээр програм дээр болохоор ийм N үсэг, ташуу зураас N үсэг гэж заавал ордог. Тэгэхээр тэрийг бидний нүдэнд харуулахдаа програм маань доошоо нэг enter дарцсан байна гэж ойлгоод тэрийг нь харуулахгүйгээр биднэрт доотлих нь мөрөнд нүдийн текстүүдийг харуулдаг байхгүй. Тэгэхээр тийм эндээс хариулт гаргах юм бол тэрийг нь арилгахнаа гэсэн үг. Энд бол тийм хариулт бол гараагүй байна. Гэхдээ тийм хэрвээ хариулт гарах юм бол урьдчилан сэргийлээд энэ кодыг бичсэн байгаа гэсэн. За ингээд тест step бидний маань зургийн заавар маань ингээд ороод ирлээ. Үүний дараагаар зургийн заавраа бид нэр энэ зураг үнгүү гаргадаг вебсайттайгаа холбохын тулд үнийг бичиж байгаа. Гэхдээ output-ыг энд нь оруулаад prompt гэдгийг за manual mapping гэдгээ сонгоод field дээр нь prompts гэдгийг бичээд энэ string байна, үсэг байна. За тэгээд эндээс output-ээс өмнөх нодынхаа output-ыг эндээс чирж оруулж ирээд арилт нь асуултанд дэмдэг model тэнцүү flux and 3080 өндөр 1920 seed за seed юу ч байсан болно. Seed гээд ямар ч хамаагүй тоо оруулаад and no logo тэнцүү ямар нэгэн логог зураг хүлээж авна гэсэн. За ингээд тесттэй. За ингээд энэ зургийн заавар маань явуулахад бэлэн болчихно гэсэн үг. За эндээсээ энэ маань болохоор эндээс set node гэдгийг оруулаад санийхыг оруулсан. Энийг бол заавал оруулах шаардлагагүй. За ингээд set node-ийн хадаар HTTP request гэж оруулаад get request гээд энэ дээр HTTPS 2.2-6 image цэг pollinations цэг AI -6 prompt -6 гээд эндээс нь expression гэдгийг сонгож жоод prompt-тай энтэй оруулчихнаа гэсэн үг. Англи оруулчихгод бид энэ зураг хүлээж авах хүсэлт маань бэлэн болж байна гэсэн. За ингээд тесттэй. За ингээд бид нар зураг маань хүрээд ирлээ. Hi гэдэг үгнээс ийм зураг бидэрт гаргаж өгч байна. За энийг одоо бид нэр ямар нэгэн интернетэд байршуулахын тулд imagebb.com гэдэг сайт руу бид нэр зураг авуулаад линкийг нь авах гэсэн. За энийг HTTP request гэдгээр оруулаад post гээд URL дээр нэг бичээд application дээр non send query parameter гээд using field below expression 0 key гэдэг дээр нөөрхөө key-ийг оруулна. За энэ key-ийг хаанаас болох вэ?
болохоор API эцэг image bbc гэж ороод за эндээс өөрийнхөө API key-гээ суулгаж авчихна гэсэн. Яаж апплод хийх үү гэдэг хаяг нь эндээ байж гин. Тэг өөрийнхөө key-г эндээс суулгаж авчихна. За ингээд copy гэж оруулж аваад key гэдгийн доор өөрийнхөө кодыг оруулаад авчихна. За тэгээд send body-гээд from data init in binary file image гээд data гэж оруулчихна. Энэ зургийнхаа нэрийг нь оруулчихна гэсэн файл. За ингээд зураг маань апплод хийгдэнэ. За энэ зураг апплод хийхдээ бид нарт нэг линк хүргэж байна. За эндээс буцаагаад бид нэр Telegram руугаа зургаа авахын тулд send text message гээд send message chat ID дээр нь хамгийн анхны чат явуулсан Telegram trigger-ээс chat гэдгийг нь олоод ID гэдгийг нь дуулаад явуулчихна. За энд text дээр болохоор манай зургийн URL. Ингээд бид тэр зургийг нь буцаага явуулчихна гэсэн үг. За ингээд зургийг маань бидлээ. Буцаад явуулж байна гэсэн үг. За ингээд зураг руу ороод гарах юм бол гэвтэр зураг маань ороод ирнэ. За энэ доор нь init-ээс явууллаа гэдгийг нь арилгахын тулд Telegram руу ороод add field append init-ийн attribution-ыг нь байхгүй болгож. За ингэ save. За одоо нэг ингэ active болгочих болно. Тэгвэл бид заавал test workflow хийх шаардлагагүй. За тэгтээ test workflow тарж хагаад яг яаж ажиллаж байгааг надад бүгдээр харцгаая. За одоо зургийг өсөлдөх юм. Cock. За ингээд бидний мессеж хүрээд ирлээ. Agent маань prompt-о бэлдээд энд ингээд зураг маань үйлдвэрлэгдээд хуулагдаад буцаад бид нар хүрээд ирж байна. За ингээд гарч ирсэн зураг бүгд харъя. За ингээд зураг үнгүй үйлдвэрлэдэг AI-тай боллоо бид нар. За ингээд дуустал нь үзсэн хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд бичлэг маань таалагдах юм бол лайк дараарай. Subscribe хийгээрэй манаас хөвгт. Тэгээд AI Монгол төгжихийн төлөө далаад туслах юмэр.